Тэгээс нөгөө ирэх хэрүү би хүмүндэх юм чамтай уулзахгүй Хизээний цагаас дээр ирэх дээрээс нэртэй Хотоосаа тэрхэн үеэ Хаврын шүдийн сэмэсэй Чамд миний харин мэдээ хүргэхээ Хайртун хараарай Хайртун ажаарай Би чамаас хотож яснаас хойш Юу үлдсэний олж хараарай Чи хандхихаас үлийн үчир дурсамжаа эргэн санаа Сайн бацхан уу, сайн сууж байна уу гэх юм үлдээ. Энэ удаагийнхаа нэвтрүүлгийг Midel.com-оор дамжуулан бид нар одоо хүргэж байна. Энэ удаагийнхаа нэвтрүүлгийг Америк нэгдсэн улсад аялын тоглолт хийж байгаа манай Kiwi хамтлаг Монголоос ирсэн байгаа. Ингээд анхныхаа тоглолтыг Калифорни мужийн Oakland хотоос ингээд эхэллээ. Ингээд огтудтайгаа цөмөрөө дотн сайхан ярилцгаая. За ингээд сайн явцгааж гинөө, нутаг орны сайн сайхан юу? Цөмөрөө сайн байцгаана уу? Kiwi хамтлаг та бүхэндээ мэдчилж байгаа да. Маш их баяртай байна. Бидний амьдралын аз жаргалтай хором энд маш их аз жаргалтайгаар сая болж өнгөрлөө. Тэгээд бидний тоглолтод хүрэлцэн ирсэн бүх үзэгчдүүд бас танаа сайтаар дамжуулаад маш их баярлалаа гэж хэлмээрээ. За өнөөдөр тоглолт ямар болсон бэ? Сэтгэл өндөр байна уу? Ийм л аваартай. Бид нар Америкт анхны удаа ирж байгаа. Тэгээд ямарсан анхны хотоор Сан Франциско хот байлаа. Тэгээд бид нар бас ирсэн өдрөө онгоцноос буугангуудаа шууд хотоор аялсан. Тэгээд сэтгэл маш их өндөр байна. Тэгээд Америк бас таалагдчих байна. Сайхан байна. Кинон дээрээс л хардаг шүү дээ. Өнөх улаан гүрмөрөө. Ямар ч өндөр хажууд нь хүрээд гүрэн дээр очисан. Яг очихыг үзхийг хүсэж исэн газар дээр ирж үзсэн. Kiwi хамтлагийн продюсер Ангерматай уулзж аваад бид нар маш их баяртай байна. Ингээд зорьсон газрын сэтгэл ямар байна вэ? За, юуны өмнө Америк суугаа бүх монголчуудад энэ өдрийн мэндийг хүргэе. Бидний хувьд анх удаа Америк орныг зорин ирлээ. Тэгээд хамгийн анхны гараа одоо буусан хот маань Сан Франциско байлаа. Сан Франциско 2 хоног сайхан зугааллаа. Хотын төв их таалагдчих мэдээж далаа гоё. Жохон жиндүү санагдлаа. Гэхдээ боломжтой одоо тасгахаа. 5 жил болж байгаа тий 5 жилийнхаа сайхан тэмдэглэсэн. Тэгээд ер нь бол Америкт байгаа монголчууд Америкт ирээд нийтдээ 10 гаруй жилийн нүрийг үзэж байгаа. Одоо суушиж гиснээс хойш тийм ээ. Тэгэхээр зэрэг өнөөдөр одоо Сан Франциско аюу Окленд хотод одоо болох байгаа энэ тоглолтын дээр монголчууд Kiwi хамтлагийг яаж хэрхэн хүлээж авах гэж та нар бодож байна вэ? За мэдээж бидний найрсгаар хүлээж авах гэж би хувьдаа бодож байна. Бид бол мэргэжлийн өндөр түвшинд тоглолт хийж ирсэн. Бидний одоо энэ аялын тоглолт 2009 оноос эхэлсэн л дээ. Хятад улсын одоо 25 муж сум хот суурин газруудаар тоглолоо. Оросын холбоот улс тоглолоо. Токио хотод тоглолоо. Лондонд тоглолоо. Ирланд тоглолоо. Франц тоглолоо. За тэгээд Берлин тоглолоо. Штутгарт тоглолсон. Бас Австрид тоглосон гэх мэтчлэн олон аялын тоглолтыг хийсэн. Дээрээс нь бид нэр хөдөө орон нутгаа бол мартдаггүй. Хөдөө орон нутгийнхаа одоо нэлээд одоо амзууж аваа малчид одоо юу гэдгийг өвгөд хөгшид маань байна. Бас тэгээд багчууд маань байна. Тэдгээр улсууд бас Монголын одоо энэ урлаг хэрхэн хөгжиж байгаагаас үзээсээ хараасаа тэдгээр хүмүүс бас сайн сайхныг үзүүлж сайхан хөгний сурчлаад сайхан дуугаа хүргээд арт түмэнтэйгээ ойрхон юунд тулд одоо Монгол улсын хамтлаг гэд нэртэй Kiwi хамтлаг. Тийм учраас бид нар энд одоо аялын тоглолтыг одоо зүрх сэтгэлээсээ харамгүй маш сайхан одоо тоглолтыг бол хийж ирсэн л дээ. Энэ юу гэж хэлэх чинь хэрэг миний хэлдээ бас мэргэжлийн өндөр түвшинд гэж байгаа тийм. Тоглолтын одоо ур чадвараас гадна тайз, имиж, стил одоо юу гэдэг бүжиг, тайзны соёл энэ бүгдийг бол бид нэр бол үзүүлэх хичээдэг. Маш одоо ач холбогдол өгдөг. Ингэж одоо уран бүтээл туурж ирээ 5 жил болж л дээ. Тэгээ 2010 онд одоо биднийг бас Америкт уран залсан
Төлөөн бөгөөд одоо хулан гэд хоёр гэр бүлийнхээ хоёр дүүд нартай бас баярсан талархснаа илэрхийлээ. За тэгээ бидний хувьд бол сая Улаанбаатарт бид нэр 3 бие даасан тоглолт хийсэн л дээ. Тэр нь одоо нэлээд том хүрээнд гадаа талбай дээр уран бүтээлийнхаа чамд амжилт хүсье гэдэг тоглолт хийжсэн. Тэрний өмнө UV Palace-аас 2 удаа одоо нэлээд дүүрэн пик хүнтэй одоо 3 сэтгний хүслэгдэх тоглолтоо хийж байлаа. Сая 5 жил гэдэг тоглолтоо хийсэн. Ингээд энэ бүх тоглолтуудаа нэгтгэхэд бид нар Америк оронд одоо энэ бүгдийг энд суугаа нутаг нийтэндээ бас үзүүл сонирхол гэж ирсэн л дээ. Тийм баа. За Kiwi хамтлаг маань өөрөө 4 одоо 5 дахь альбомд орсон баа. Өөрөө 5 сизнийг DVD гаргасан л да. Одоо дахиад энэ бүх 5 жилийнхаа тоглолтод нэгтгэсэн дахиад DVD гаргах гэж байгаа. Бид нар Солонгос улстай хамтран ажилладаг. Солонгос улсад бид нар бүх одоо энэ бүтээлүүдэд тэнд хэвлэн туурж ингэж ирдэг. Одоо бид нар бас 4 сарын 25-нд Сөүлд бас фестивальд оролцох гэж байгаа. Ингээд гих мэтчлэн бэлтгэлүүд хийх ажлууд бол их байдаг л да. Жужирсан залуу чамаар хонгийн уртаа дутаж хайрласан одтой шунаа үгэлэн байж олны хацаас харамтай хайрласан хинэггүй үнийг чи өрөөсөнөш халуухан сэтгэлдээ зүгтгэж хайрласан хатухан годоо зүрхэндээ нууж халуухан хэлчээ өмчин сүрсэн буцаа сэтгэлийг харин дарган жол брэзүрхэн тэгж аргацаа хондог дарсан хоньян үлдээж хуучин бүхнийг чинь анх Kiwi хамтлагийг өөрөө гаргаж ирэхдээ яг яагаад те одоо жишээ нь Kiwi хамтлаг бол Монголын Go band гэж явдаг шүү дээ те. За мэдээж үзэгчд маань одоо Америкт ам чин намайг ингэж хэлэхэд дургуцгүй байх. Ер нь охтууд маань маш их секси те. Тэгэхээр зэрэг яагаад яг энэ стайлыг сонгож авсан бэ? Энэ бол тун амархан л та хэлбэрхэ. Эмэгтэй хүн бол ухаалаг бас тэг секси байх хэрэгтэй шүү дээ. Тэгээд авьяастай. Дээрэс нь хөдөлмөрч. Ёс суртахууны доголдолгүй. Их мэдчлэн сайн гэр эзэгтэй байхаас гадна олон ийм ажил юу байх ёстой л доо эмэгтэй. Би бол тийм л юм боддог. Ухаалаг байх ёстой, дээрээс нь ажил хэрэгжтэй одоо тэгээ энэ имижийг бүрдүүлэх бол тун хэлбэрх юмс. Энэ бол миний санаа л да. Эмэгтэй хүн болгон бол тийм л байх ёстой гэж боддог. Ямар нэгэн эмэгтэй хүн заавал цаана сайхан мянсан тэр учиг бол сексил байх хэрэгтэй гэж боддог л доо. Энийг яаж илэрхийлэх үү гэдгийг бол урлагаар яаж илэрхийлэх үү гэдгийг би Kiwi-гээр одоо төлөөлж гаргаж ирсэн гэж болно л доо. Ер нь бол санаа тий одоо энэ бүх зорилго чиглэлийн чиг бодлогыг бол би барьдаг тий. Тийм учраас бид нар бол энэ имижээр гарч ирснээр буруудаг гэж бодож байгаа. Бид нар энд соёл
сайхан гоо зөв тий энэ эмэгтэй хүний одоо эмэгтэйлэг байдлыг гаргахын төлөө ажиллаж ирсэн. Тийм учраас би бол энд их дуртай байдаг энэ стил имижд. За фэний хувьд бол би ер нь яг цаг үеэ олж гарсан хамтлаг гэж боддог шүү. Ерөнхийдөө Киви хамтлагийн имиж гэхлээр л яг 3 өөр төрх тий харагддаг шүү дээ. Тэгээ манай багш маань бас энийг аягүй гоё шинэлэг санаа гаргаж ингэж гаргаж ирсэн. Тэгээд ерөнхийдөө Киви хамтлагийн стил имиж нь байнга өөрчлөлт авахыг хичээдэг л тий. Клип болгон дээр өөр шинэлэг төрхийг гаргахыг хичээдэг. Яг энэ дээр нэг жижигхэн асуултыг нэмж асууя гэж бодож байна. Альва уран бүтээл, дуу шүлэг те ер нь фэнда ямар нэгэн мессежийг хүргэж байдаг гэж боддог л доо. Тэгэхээр Киви хамтлаг үзэгчтэй яг ямар мессежийг хүргэж байдаг вэ? Бид нь тэгэл янз янзын мессеж явуулна да. За нарга байна. Киви хамтлагийн үед нэг бас нэг хөөрхөн ураа шиг юм байд юм аа тий. Бид нар мэдээж ёс зүгөө бүгдийг одоо сурчлахгүй түүний эсрэг хачиг хандлагатай байдаг л да. Тэр нь баг болчир одоо эдгээр өсөр үеийнхэндээ бас үлгэр жишээ болох. Тэр нь яаж үлгэр жишээ вэ? Дандаа сайхан зөв санаа бодлоо илэрхийлж түүгээрээ одоо уран бүтээлээрээ мөнхийн гоё сайхан хайрыг илэрхийлэх. Залуу хүмүүс тэгээд ер нь байж болох бүхий сэдвүүдийг хүндэх одоо маш их дуртай. Ялангуяа одоо болдгоо залуучуудад болдгоо шуудаг зориулах жишээний одоо хот залуучуудад одоо хотлайнаар ярих тухайд болох жишээ. Мөн хоёр төхөн чинь баймааргүй байна гэдэл бас хүнд сэдв шүү дээ. Гэх мэтчлэн ерөнхийдөө хүндэгдээгөө сэдвүүдийг бид нар хөндөж дуулах маш их дуртай л дээ. Мэдээж одоо энэ арх тамхи сурчлахгүй байх. Төрний эсдэр садар самуун сурчлахгүй байх. Яагаад гэвэл Улаанбаатарт Монголд бол Кивийн 3-ыг хараад одоо өсвөр насны хүүхдүүд 10 жилийн охтууд дуурайдаг. Тэднэрт үлгэр дуурайл болохын тулд бид нар өөрснөө аягүй сайхан жишээ болж явдаг л да. Тэрийгээ бол баримталж ирдэг. Тэгээд сайхан одоо инхтэй авны бэлэг тэмдэг гэж өөрснөө ярьдаг. Бид нар инхтэй авныг одоо эрх мэлдэг гэдэг нь яах вэ одоо эвтэй, найртай, сайхан инх тунх, эрүүл мэнд одоо зөв зүйтэй одоо амьдарч явах. Тэгээд альва тийм ёс зүйн асуудалд оролцохгүй байх. Гадаад үзмжээсээ гадна дотоод ертөнц маань сайхан баялаг байх тий. Энэ бүгд гэгээлэг байх. Энэ бүгдийг бол баримталж ирдэг л дээ манай 3 охин. Надаас өөр тэр талаараа гэх юм аашаа. Тиймэрхүү. Тийм учраас бид нар аль болохоор энэ бага залуу жоохон охтод хөвгүүдэд бол сайхан сурчлага зөв одоо үзэл бодлыг үзүүлэх гэж тэг ингэж л явж ирсэн. Боломжийг олгодог бас манай продюсер Наранзун ах мөн Зизи тэгээд продюсер Ангирмаа ах маань байна. Бас маш сонин дуунуудыг бид нар санал болгодог. Тэгээд саяхан бид нар бас Далга ахын нэгэн дууг дуулсан. Энэ дуу нь болохоор бас маш их сонирхолтой. Тэгээд ер нь чи ер нь Солонгосч бай, Ганган Америкч бай, тэ Япон залууч бай. Наадах чи ерөөсөө надад сонир биш. Зөвхөн би одоо болдоодоо доржоодоо тийм Монгол хүндэл хайртай бай гэсэн утгатай айгуу гоё сонирхолтой дуунууд авсан гих жишээний энүүгээрээ бид нар ер нь онцлог таны хэлсэн төрөм байна да. Хүмүүст танигдаж тийм үү? Тэр хүмүүст зориулж уран бүтээлээ туурна. Дараа нь тэр хүмүүсээс одоо фэнүүдээс гэж нэрлэв шүү дээ тийм ээ. Фэнүүдээс тэднийхээ хайр хүндлэлийг дааж явна гэдэг нь маш том асуудал тийм ээ. Ер нь хүн бүхэнд энэ маш чухал л та. Бидний явах юм бол дотоод аянгоо сайхандаа маш их анхаардаг. Дээрээс нь мэдээж шин саргыг уран бүтээлүүд хийхийг эрмэлж зорж уран бүтээлээ хийдэг. Үзэг сонсогчтой байнга өөртөө одоо байгаа гэдгийг мэдрүүлэхийн тулд бид нар цогцоо зайгүй уран бүтээлээ хийдэг. Тэгээд Киви хамтлаг 2004 оны 12 дугаар сарын 1-нд байгуулагдсан. Тэгээд энэ хугацаанд бид нар нийтдээ 4 цамаг 1 DVD тэгээд 3 бие даасан том тоглолтууд мөн дээрээс нь хөдөө орон нутгууд арих тоглолт, гадаадын орнууд арих тоглолт гэдэг багшаа урд хөшрөө биднээс нэлээд их тоглолт нь одоо өргөтөж очдог. Тэгээд яг энүүгээрээ бас үзэгчдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээх нэгэн том
бас зэвсэг юм болоо гэж бид нар боддоо шүү дээ. Хамтлагийн фэнүүд оюуны чадвар мэдрэмжийн тал дээр ямар байдаг гэж боддгоо. Зүгээр яг уран бүтээлч хүний тал. Тэр бол их галзуу байдаг л да. Сайн одоо бол Монголын ард түмэн бол энэ сайн уран бүтээл байна. Энэ одоо муу уран бүтээл байна. Ялгадаг болчихсон. Нийгмэд дагаад бол оюуны одоо хөгжил өндөр болж байгаа. Тийм ч буюу бусад салбарт ч гэсэн энэ муу кино байна. Энэ сайн кино бүгдийг ялгадаг болчихсон байгаа л да. Стесийн үед бол мэдэхгүй бас ялгааг нь мэдэхгүй л явж лээсэн байх. Одоо бидний үзэж харж байгаа юм багч байсан юм чинь тэгээд бидний үздэг орбит одоо зөвлөлт холбоотос гэх нэр юу телевизийг үздэг байсан. Тэгээд хүний одоо суур хүмүүжил, гэр бүлийн хүмүүжлээс хүний одоо мэдрэмж шалтгаална л да. Ямар нарийн одоо мэдрэмж болох нарийнс ч эхлэн штэ. Тэр бол хүмүүжлэлтэй холбоотой, боловсралтай холбоотой. Урлагийн тэр тусмаа дуучин хүмүүстэй ер нь кинонд маш их өрөөдөж тоглодог штэ. Киви хамтлагийн сайхан охтуудын хувьд ямар нэгэн урлаг зарлага авсан тийм тохиолдол байгаа юу? Сүүлийн 2 жилээс хойш урлаг зарлага ирсэн л кино тоглох. Гагцгүй бид бас зохиол дээр сайн бодолцох хэрэгтэй. Тийм учраас би бас зохиол нь бас мэдээж бидэнд таалагдах үз хэмжээнд бас байх юм бол бид нар кино тоглохгүй байхын аргагүй кино тоглох дуртай байгаа. Тэгээд үнээр гайхалтай зохиол ах юм бол бид нар тоглоход бэлэн байгаа. Тэгээд өөртөө ч гэсэн энэ бэлт хийж байгаа. Тэгээд нэлээд олон киноны саналууд бас зохиолоод ирж исэн. Тэгээд ер нь бол продюсер Ангирмаа Агш маань бид гураа яг ямар хүмүүс вэ гэдгийг мэддэг болохоор ер нь яг гоё зохиол бичиж чадхалаа гэж бас бид найдаж байгаа. Тэгэхээр та нарын хүслийг татах тэр сайхан гайхалтай зохиолч нь яг юунд тухай барьж тарах вэ? Ямар ч лээсэн мөнгөтэй холбоотой биш. Тэгээд гоё хайр дурлалын байвал айгүй зүгээр. Тиймэр байх юм бол илүү өнгөлөг гэгээлэг талын зохиол байвал бас магадгүй аягүй гоё юм хөгжилтэй зохиол байвал айгүй зүгээр. Тийм хөгжилтэй хөөрхөн бүсгүүчүүдийн тухай байв. Хөгжилтэй гэвэл ялтам тийм ээ. Зүгээр л яг юм байгаагаараа тиймэрхүү зохиол байвал бидэртээ илүү зохим. Тэрнээс ингээл хүндрээл ингээл банк дээрэндээ залууд дурлал араас нь тийм юм болохоо жоохон хүнддэх байх юм байна. Эхнийх нь болохоор амар хөнгөн тийм хөөрхөн байлгаа тийм. Тэгээд бид нар бас мэрэгжлийн жүжигч учраас бас кино тоглох бас ямар хэцүү болохыг гэсэн үгэд бол гадарлаж байгаа. Тэгээд клипэн тоглоход ямар байдаг вэ тийм. Тэгэхээр бүрэн. Жүжигчин биш учраас бас хэцүү л ах л та. Гэхдээ яг хоо бидний бас санал тавьсан хүмүүстээс баярлалаа гэж хэлээ. За амжилт хүсье. Ямар ч гэсэн кинонд тоглоно шүү та нар. Бид нар ч гэсэн тийм одоо урлагийн чиглэлээр та нарыг бас хармаар байна тийм ээ. Хамгийн тийм одоо уран бүтээлч хүний хувьд өөрөө тийм аяц зохиогч хүний хувьд хамгийн сэтгэл хөдлөсөн ямар үе мөч байдаг вэ? Маш олон ажил төлөвлөж зорилго одоо хуучин бол мөрөөддөг байл одоо мөрөл маань зорилго болсон. Зорилгоо биелүүлээд түүнийхээ ажлынхаа ард гаргаад үр дүнгээ үзээд маш томоохон алга таашаалт сайхан одоо урмын үг энэ бүгдийг сонсож явахад одоо аз жаргал өөрөө ирэхгүй ирдэг. Түүгээрээ бол би одоо их баян чинэлэг амьдарч чаддаг гэх юм уу да. Энэ л гол нь л доо. Тэгээ хамгийн сүүлийн ажлынхаа үр дүнг үзчихгээд нэг ёх гэж санаа амраад нэг зеван дээрээ суух тий. Энэ бол маш сайхан аз завшаан болдог юм. Киви хамтлагийн ирээдүйг одоо өнөөдөр бид ярил л да. Тэгвэл продюсерийн хувьд яг юу мөрөөдөж хүсэж төлөвлөж байна Киви хамтлагийн. За энэ бол маш төтгөн хариулъя л та. Сайн уран бүтээл хий. Диж ямар ч гэсэн тасралтгүй гоё сайхан уран бүтээлүүд гаргаад тэгээд үзэгч болгоныг баясгаад л явж байгаа хэрэг. Сайн сайхныг хүнд бэлэгдээ. Тэгээд уран бүтээл чанаржуулын энэ урлагийг хөгжүүлээл гэсэн юм бодолтой явдаг тий. Одоо Монголоос хайлаад өөр орн дэлхийн түвшин гэсэн тийм том зорилго байгаа юу? Байж болно. Тий энийг бол маш сайн удаан ярилцж энэ хуцтай хандах ёстой л доо. Тий шууд ханцуу шамлууд орох ажил биш. Тий энийг бол их сайн бодож ярилцаж шийдэх бүр одоо улс орны хэмжээд ярих ийм л асуудал да тий. Ай зохиогч Ангирмаа, продюсер Ангирмаа одоо гэж хэлэх юм бол тэ өнөөдөр продюсер Киви хамтлагийн продюсер
ангирмаа хэр өөрчлөгдсөн бэ? За яг Мэргэжлийн түвшинд. юуны хувьд бол уран бүтээл энэ урлагийн хувьд бол урлагаараа л амьсгалж байна л да. Урлаг тайртай. Миний одоо зүрх сэтгэл цохилтгийн хувьд бол би урлаг их багасаа хөл тавьсан. Одоо хүртэл энэ урлагийг хөгжүүлэх юмсан, Монголын рок pop урлагийг хөгжүүлэх юмсан гэсэн миний бас хүсэл бодол мөрөөдөл байдаг л да. Энийг бол би биелүүлж л явж байна. За тэгээд ая зохио продюсер хоёрын ялгаа бол продюсер нь жоохон бизнес тал руу бизнес хөөж эхэлж байгаа. Бизнес тал руугаа жоохон санхүү өгөөд санаа гаргадаг хүнийг продюсер гэж хэлж болно. Тим ажлыг одоо гүйцэтгэж байгаа учраас ая зохиохоос жоохон хойш нь тавьчаад яг бороо орсон сайхан үдэш бол нэг ая зохиоч болох боломжтой. Бас зохиочдаг. Бороо орохоор л онгод нь орд юм үстэй. Ордгийн болоо одоо юу гэдгийг намайг хөглөдөг гэх юм бол да. Тэгээ усны тусад бас их сайхан аялал гаргаж ирдэг. За. Гэхдээ яг холдсон л доо. Бас бизнес хөөгд гэж шүү. Төрөөчийн ажлууд бас их хүндрэлтэй л дээ. Энд бас телевиз хариуцна гэдэг бол Ашиг ажил хэцүү. Студиуд бас хариуцж байгаа. Би ч бас кивигээс гадна бусад уран бүтээлчдийн дуу хоолойн дээр бас ажилладаг шүү дээ. Одоо би ч дуулах ур чадрын багш хийжсэн. Тэгээд зарим бас дуучдаа голцоо эмэгтэй дуучдаа их тусалдаг. Хоолой 50 гэж юм байдгийн. Одоо вокалаар дуурах одоо тэгээд хоолой өнгө дуурах энэ болгон дээр студид дээр CD-ний одоо проектн дээр би их ажилтдаг л да дуучдтай. Тэгээд энэ студийн ажил бас намайг зүгээр суулгахгүй байна. Киви амтлагийг байгуулснаас хойш өөрөө дуулахаа байсан. Киви амтлагт бас өөрийнхөө зохиосон дуунуудыг бол дуулуулдаг. За тэгээ би өөрөө бас өөр ажлууд их хариуцж ажилтдаг л да. Өөрийн гэсэн хөгжмийн сувгтай одоо MTV гэж ярьдаг те. MTV тэнд бас одоо 24 цагийн хөгжмийн сувг телевиз ажиллаулдаг. Audio Pro Sounds гэдэг нэлийн одоо том студид гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тэгээ Киви амтлагийн одоо продюсераар ажиллаж байна да. Тэгээ ая зохиохын дуулахаа бол жоохон хойш нь тавьчаад байгаа. Тэгтээ би дуулнаа. Таны дээр одоо бидний л үеийн тийм ээ сонсч байсан 68 он гэл одоо ер нь бол сайхан дуунууд зөндөө байдаг. Сэтгэлд хоногсон дуунууд шүү дээ. За тэгээ энэ бүгдээ л одоо та бүхэнд төлөвлөх гэж ирчээд байж байна. За миний би бас хэдийгээр дуулахыг орхигдуулсан ч гэсэн бас сэтгэл хөдлөөд дуулах бодолтой ирсэн. Би бас тэгээ хуучин одоо мартагдсан өөрийн зохиосон одоо уянгийн дуунуудыг бол дуулж сонирхуулъя гэж бодож байгаа. Гэхдээ би бол дуулах гэдэг юутай ирээгүй л дээ зоригтой ирээгүй. Би ч одоо арын фронтод ажиллаад удаж байгаа шүү дээ. Энэ удаас өнөөдрийг ахтаа зоригтой. Ангийн байгаа Сан Франциско гэдэг Монголд шоу бизнесийн одоо хөгжилтэй ямар шатанда явагдаж байна гэж бодож байна. Өмнөхөө олон орноор та бүхэн явлаа. Тоглолоо тийм ээ. Тэгэхээр зэрэг Монголын түвшинд шоу бизнес хэрэг хөгжиж байна вэ? Өчүүхэн бид нар энийг ярихад арай хүндэтнэ. Киви амтлаг продюсертай. Энийхээ өчөнд бас бид нар босод
хамтлагийг бодвол үнэхээр бас гайхалтай төвшөнд явж байгаа ах гэж найдаж байгаа. Өчнө Киви хамтлаг дэрэгдээ Pro Sound студиуд бэлтгэлийн байртай продюсертай тий Pro Sound студиуд дотроо бид нар одоо вебсайт хийдэг одоо студ байна, клип хийдэг студ байгаа, хоолой бичлэгийн студ байгаа. Тэгэл бүүн продюсерууд мундаг хамтлаг дуучин гэдэг алтан цэцэг хичээн студ байгаа. Pro Sounds гэдэг. Гэх мэтчлэн эргэн тойронд маань бидэрт гайхалтай зүйл байгаа болохоор бидний өчүүхэн бидний хувьд бол үнэхээр гайхалтай байна. Уран бүтээлийн хувьд та нар дуугаа яаж сонгодог вэ? Жишээ нь альва уран бүтээлч өөрийнхөө уран бүтээлийг фэнд дараагийнхаа дуу гэж нэг гаргахын тулд тэр хүмүүсийн сэтгэл хүрэхин тулд дууныхаа одоо өнгө аястай бүх юмаа ингээд танай хамтлагийн хувьд яг ямар хин шийдвэрээ илүү их гаргах уу? Эсвэл одоо тийм тал дээр ямар хөө Киви хамтлагийн продюсер ерөнхийдөө дуунуудыг сонгодог. Яг л бид гурыг одоо бусад одоо зохиолчдоос илүү сайн мэддэг болохоор бид гуравт ямар дуу зохихгүй, ямар дуу бол үзэг сонсогчдод хүрэх үү гэдгийг манай продюсер маань маш нарийн мэдрэмжтэйгээр мэдэрдэг. Мэдээж бас бид гурван саналыг боловлгүй л авах мэдэр бас мэдээж харилцан зөвсөлж зөвшөлтөж байж. Зөвж байж. Энэ үнийг хэлээд үзээрэй. Наач ч хэлж болох юм дгөө да. За энэ ташрамд те за манай Киви хамтлагийн 3 охин те продюсер хүний хувьд одоо бүх юмыг зааж хэлж одоо бүх юмыг зохицуулж өгдөг хүний хувьд тийм ээ 3 охин маань ямар хүмүүс вэ? Дээрээс нь энэ завшааныг ашиглаад те 3 охиндоо юу ч хэлэх вэ? Бид нар ч гэсэн сонсомоор байна. 3 охиндоо бол магтаалын үг хэлэх дурггүй. Шүүмжлэлийн үгийг бол харамгүй өгдөг. Энэ бол өөрсдөө төлөөлдөг. За тэгээд 3 өөр сэтгэлтэй нэг хүсэл тэмүүлэлтэл огтуд юм даа гэж хэлмээр байна тий. За продюсер ангирмаагийн тухай та нарыг юу гэж боддог вэ? Яг та нарыг ангирмаа одоо та нарыг тэ өдөрт хэрэгтэй ямар ч юм энэ хамтлагийг бий болголоо шүү дээ тийм ээ. Тэгэхээр яг энэ завшааныг ашиглаад продюсертаа юу гэж хэлмээр байна тийм ээ. Бид нар үзэгч маань ч гэсэн бас сонсч байна. Тийм бид нар ер нь хаа явсан гадараа бас продюсер ангирмагшаа дурддаг. Учир нь Киви хамтлагийг байгуулахад тийм маш том хувь нэмрийг оруулсан. Тэгээд продюсер ангирмагштай Киви хамтлаг маш баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд бидний бас өдөө зэрэгтэй явж байгаа маань продюсерын маань аж гавьяа тэгээд мөн одоо ч гэсэндээ бидэрт маш олон зүйлүүдийг цаа сургаж байна. Тэгээд суралцж байна. Тэгээд продюсер ангирмагштай маш баярлаа гэж хэлмээр. Оч гэлзүүлээ яг энэ агшинд тийм ээ. Амжилт хүсье, ажилласаа хийгээрэй гэж хэлмээр байна. За баярлалаа. За ингээд Америкт аялын тоглолт хийхин завшааныг ашиглаад одоо дөнгөж өнөөдөр тий Bay Area Окленд хотоос эхлээд тоглолтоо эхэлж штэ тийм ээ. Тэгээд одоохондоо бол яг монголчуудынхаа амьдралыг монголчууд маань гадаад орнд хайр оронд яаж амьдарч ажиллаж байна гэдгийг бас хараахан үзэж танилцж амжаагүй байгаа байх. Гэхдээ сэтгэл нэрнээс яг үзэж амжааг байна. Гэтэ ерөнхийдөө нөө бас бид нарыг одоо урьж авчирсан хүмүүс маань бас энд байдаг хүмүүс. Тэгээд ерөнхийдөө тэдний одоо амьдралаас тэг ярианаас бас энд байгаа монголчуудыг хэрхэн яаж амьдэрдэг бас мэдсэн л дээ. Тэгээд бас гоё одоо сайн сайхан явж байгаа хүмүүс ч байна тий. Бас зарим бас хөл алдаа явж байгаа хүмүүс ч байна гэдэг хэлсэн л та. Тэгээд ерөнхийдөө тийм юм дгөө да. Өнөөдрийн тоглолт сайхан боллоо. Ингээд Америкийн нэгдсэн улсаар те монголчуудаа зориулсан аялын тоглолт чинь сайхан амжилттай болог. Ямар ч өнөөдрийн эхлэл салхихс нь бол үнэхээр сайхан тоглолт боллоо. Залуучууд маань үнэхээр сайхан хүлээж авсан. Ингээд та бүхэн нэвтрүүлгээр дамжуулаад монголчуудаа те Америкт амьдарч байгаа ялангуяа одоо мэдээлэл.com-оор үзэж байгаа монголчууд маань дэлхийд даяар тархан амьдарч байгаа монголчууд үздэг. Дээрэс нь Америкт байгаа монголчууд тэгэхээр тэдэндээ Киви хамтлагаас тий илгээх ямар үгсдэг л байна вэ? Америкт даяар амьдарч байгаа нийт монголчуудаа гэрэл гээгээ Аз жаргал сайн сайхан бүхнийг Киви хамтлаг та бүхэндээ илгээж юм. Тэгээ та нарт Аз жаргал сайн сайхныг хүсье өрөөж байна да. Тэгээд бас Америкт ажиллаж амьдарч сурч байгаа бүхэл таньдаг бид гурыг таньдаг те найз нөхөд хамаатан савдан те юу гэдэг хүмүүстэй бас мэд хүргэе. Тийм аа. Санаандаа хүртэл сайхан амьдарцгаарай.
Та гурийнхаа цаашдын уран бүтээл, продюсер Ангирмада тэг бүхэн үзэгч олонныхоо өмнөөс үнэхээр сайхан цоглог, эмгтээлэг те гэгээлэг энэ сайхан энэ зүйлүүдийг те улам ихээр уран бүтээлээрээ дамжуулж одоо гаргаарай. TV хамтлагийн продюсер Ая зохиогч бидний сайн мэдих Ангирма бидний ярьслаа өгсөн баярлалаа. Ингээд Америкийн нэгдсэн улсаар аялан тоглох одоо энэ сайхан мөчүүд чинь амжилт төсөө монголчууд маань та бүдгийг хот болгон, стэт болгонд халуун дотноор өгтөж авах болно. Баярлаа. Тэгээд тэр өрөөл Баторч болтугай. Ингээд продюсер Ангирмагч нар 3 охин маш их хайртай шүү. Танд маш том баяр хүргэе. Бүгд алгадшээ. Өчөг чамтай, өчмэг чамтай. Өчөг чамтай. She's in, you can take us to